Сонсогч та бүхэндээ өчигдөр мэндийг хүргэе. Дэлхийн монголчуудын хэмжээл радио 88.3-аас 7 өдрийн дагаас баасан гарагийн 21 цаг 10 минутаас хүргэдэг айцаа хамтдаа давцгаа ураатай амар цаг нэвтрүүлгийн 2025 оны 4 сарын 21-ний даваа гарагийн дугаар шууд өрхөд бэлэн боллоо. Студид хөтлөгч Ханцаа Ами, найруулагчаар Борхогийн Чинбат нар ажиллаж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Баруун бүсийн барилгын материалын тулгуурт барилгачин худалдааны төв мөн Toyota Top Motors төв 571 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солилгын ихсэн байна. Шохроод тавч юм дээр хүргэе. За чимэнд шинэ 7 хоногийн мэндийг хүргье. За тэгэл одоо ингээд стрессд бол та хэдийгэ бодоод сэтгэл сэрэгдэн штий. Алмаснуудаа л бодох юм та. Сэтгэлийн үгийг тэлжтэй. Алмаснуудаа бодож л одоо сэтгэл сэрэх юм да. За тэгэхээр өнөөдөр чинь сүнс ярддаг өдөр. Тэгэхээр сүнсний тухай ямар төг бэлтгэснээ тавчхан дурдъя. За миний хувьд нууцлаг тосгон гэдэг нэгэн тосгонтой холбоотой. Яг сүнстэй гэхээс илүүтэйгээр хүнтэй холбоотой. Хүн гэдэг нь өөрөө бас жоохон эвгүй штий. Амьд хүнтэй холбоотой. Амьд хүнтэй холбоотой. Тийм одоо жишээлбэл гэмт хэрэг хин үлддэг л үү. Амьд хүн л үлддэг байгаа штий тий. Тэгэхээр нэг тийм бодит зүйлийн тухайн юм байл. Гэхдээ одоо энэ түүх маань өөрөө солонгос хүн ярьсныг би орчуулан хүргээд байгаа. Тэгээ тийм учраас энэ хүн яг зөв одоо үнийн ярьснаас өн болж илж бол мэдэхгүй байна. Гэхдээ өөрөх нь илж орвол бодиттэй надад өөрт одоо манай нааг захад тохиолдсон явдлаа гэж ярьсан байхыг бодвол бодит л явдал юм да тий. Тийм л юм. Одоо тэр шалгах боломж авахгүй юм чи тий. Тийм шалгах боломж авахгүй ш би ч одоо тэр үнтэй уулзах чадахгүйгээс ш тий. Хуваагдах юм дээ бас. Тийм хоёр хэсэг. Өнөөдөр нууцлаг тосгоны 1-р хэсэг, маргааш 2-р хэсгийг хүргэн өөрөө бараг 40-50 минут тухайсан. Тэгээд их сурвалжаа би уг нь байсаж байгаа дүрд тий ойр дөрөсөд дурдаг юм шиг байна. Турби гүмфүү радио гэд байдгийн солонгос одоо ийм YouTube хутас тэрэн дээр солонгосчууд өөр тохиолдсон аимшигтай сүнснийхээ тухай түүхүүдийг оруулдаг. Тэгээд мэдээж арай өөр одоо үгдийн Шимаг Кэдам Хэ гэдэг бас нэвтрүүлгээр ч гэсэн орчуулж оруулдаг байсан. Тэгээд янз бүрийн одоо жишээлбэл бас нэг их сурвалжтай ийм юмнууд байдаг. Сайтуудаас ч юм уу тийм сайтууд бас хүмүүсийн ярьсныг оруулна. Гэхдээ энэ сүнс маань бодит хэсэгтэр бол би өөрөө баталгаа өгч чадахгүй. Яг тэгэхээр сүнс шүү дээ тийм сүнс учраас. Тэгэхээр иймэрхүү сурвалжуудаас оруулж байгаа. Магадгүй солонгос хэлтэй бол тэр Турби гүмпүү радио ч гэдэг юм Шимяг Кэдам Хэгас шууд цам хүмүүс сонсох боломжтой байдаг шүү. За би хэлж тасаараа Монгол сүнсээ ярина. За одоо энэ бууч төртөд таарсан хүмүүсийн бодит явдлууд гэдэг номыг мэрээд одоо 2 жил болчихлоо шүү бас. Вау та нилээ хэдэн цувралтай 12 цуврал юм билээ шүү дээ. Эхнээс нь ахуулаад хүрлээ. За эндээс эхнийх нь болохоор айж өгсөн хүний сүнс гэж байгаа. За дулмаагийн өвгөн өөд болоод дөнгөж 7 хоноод байтал анхны цаас унжилдэ. Тиймээс ойр авийнхны айлууд үлжээр өгөө нүүж гисэн байна. Чадaltaй айлууд нь том таазын ачааны машинаар гэр хөсгөө ачаад хөдөлцгөөхөд чадал муутайхан дулмаагийн гэрэл ганцаараа өнчин хон шиг цайран хоцорчилдэ. Ийхүү саяхан л хүн зам бужигнж байсан гүн хонхрын ам 2 хоногийн дотор эзгүүрэн хоосрхон тэр. Дулмаа уг нь 2 охин 3 бандтай ч гэсэн хүүхдүүд нь сургууль соёлоор яваагүй учраас хүн амьтандаа ч эвдэх ярьж чаддгүй доогуур харсан хүүхдүүд ээж. Гэсэн ч дулмаа том хүүгээ сумын төв рүү явуулж ах トゥ нараасаа унаа олж ирээ. Унаад хэрэг олдохгүй юм а гэхэд нь адаглаад л бензин шатгооны мөнгө олж иргээд явуулж ажилтээ. Ингээд тэд 30-аад хонь 50 гаруй ямаа 5-6 хүрээ өдөр шөнөгүй гэрийнхээ ойролцоо ээрэн унаа хөсөг хүлээгээд нөгөөдгийг харуулдаг байгаа л байж. Эзгүүрсэн буурийг нь хээрийн амтан иргэдэг нь ёс учир ийхүү нэлээд болгоомжтой хараад ээжж. Учир нь ер нь эзгүй нутаг дээр ганц гэрээр үлдэн гэдэг тийм ч хүсэж байх зүйл ер нь бол биш шүү дээ тийм ээ. Тэгтэл 2 дахь өдрийн оройн үчийн бүрийнхээ тасрах болоогүй байтал 2 нохоо зүүн хойд зүгийг чиглэн заналтайгаар хуцаж боргож эхэлсэн байна. Гэрт байгсад нь бүх чимээ чагнаж "Гүй энэ ах ирж байгаа юм болов? Гэхдээ тэндээс биш уртаас ирэх ёстой доо. Айл амтнаар орсон юм болов?" Гисгээж гэрээс гарцгааж. Гэвч хүний бараа юус харагдсангүй. Тэгтэл удалгүй түнэр харанхуй шүн нөмрөө тавчилдэ. Дулмаа 2 охиноо дагуулan бие засах зуур нохтоо додвол 2 нохоо сүйдэгнэн гүйж ирснээ төрүүхэн гаслан хуцаж гүйсэн зүгрөөгөө улин хуцгаад тэр зүгөөс улаан гал маналцах шиг болсноо айд сандарсан хүний муухай ойрлоготой уртаар сонсогдсоор нам гүн болчиж. Дулмаач мөнөөгдөг сонсоо сандраа "Хүүе цаан чи ах чин согтуу хүлчүн морноосоо чирэгдээд сүйд болж байгаа юм биш үү те. Алив та хоёр яваач" хэмээн 2 хүүгээ санд чин цагнаж эхэлсэн ба. 2 хүн жээжихээ хийснээр ахыгаа морноос нь чирэгдээд яана өгчөж магадгүй гэсээр бодолтойгоор тэр зүг уралтан тосоод гүйжилдэ. Хамгийн түрүүнд баг хүн бол 14 нас хүрч уугнаа араас нь 16-тай ах нь гүйж явж. Хамгийн сонирхолтой нь энэ үед 2 нохоо тэдний араас дагаж гүйлгүй гэрийнхэн гадаа үлдчихэж. 2 хүн гэрээсээ нилийн хол гүйснийхээ дараа "Догоо ахаа, догоо ах, хүү догоо ах" гэд хид хид удаа хашгирсан боловч тэдний нүдэнд хүн гэхээр юу ч харагдсангүй. Энэ үед гэрийнх нь хавцаа ээжийнх нь айд сандарсан. "Яана цаашаа яваач ээ, явал та"
гих дуу бүдэг бадаг сонсогдсон маа. Тиймээ сандарсан хүүгүүд буцаж гэрээдээ хариалгасан байна. Ийхүү гүүж авахт нь тэдний ард хэн нэгний толгойтой ус ард замаар муухай улин орлоготой 2 удаа чанга сонсогдсон маа. Гэвч тэд ээжийнхээ айд сандарсан дууг сонссон учраас эргэж өрөөсөө хараагүй чигээрээ гүгээд л ижил дээ. 2 хүүг орж ирэхэд гэрт нь хинч байсангүй. Бүр лаач байхгүй гэр нь тас харанхуу байж аж. Хонья маань хашаага зад татан үргэж алга болоо зогсохгүй өхөр тугалан нийлж гисэн эн тэндгүй бүр тэрүүгээр нэг тарчихсан мөөрөлдөд байж байж л дээ. 2 хүү гэрээ гаргаж гэрийн хаяанд байсан калибр буугаа сумлан бариад ээж дүү нараа дуудан хашгирч эхэлсэн баг. Гэтэл хүдэр гэж нэрлэгддэг нохоо нь харанхуй дундаас тэр хоёрыг чиглэн хар ирчээрээ тавхиж ирснээ газар илэгдэн хөрөөж яг л хүн шиг тачигт л энийг нь босоод гүйчихсэн баг. 2 хүү айх гайхах зэрэгцээд ээжигээ дуудан ийш тийш сурталцсан хар зогсдол дөнгөж хажууханд нь нэг юм царгаа хоолойтой хүн жаахан шараг хэмээх уртын дүг гингнүүлээд дуулж эхэлсэн баг. Тэгтэл нөгөө хүдэр нь дахин ойртон ирж хөрвөж эхлэхийг харамгацсан баггүй уугнаа нь гартаа барьж байсан калибр буугаараа тэрийг хаттал нь хогоо буудаж орхиж. Гэтэл нөгөө нохоо нь газар илэгдэн хөрвөж унснаа тэр дороо төрсөн их дулмаагийнхан дүр товлоод "Үгүй миний хүү чинь яаж байна?" гэж босч ирснээ гэдрэгээс аваад ойччихсан юм байна. 2 хүү жуулга алдан бууга газар чулуудчихад их рүүгөө гусгийн очиж тэврэн өргөтөл хүдэр нохоо нь амаа ангалзуулах хөвтөж байсан бөгөөд энэ үед гэрийн гараас нь "Миний хүүхдүүдээ эрхмээ уугнаа наанаасаа хурдан цогтаарай" гих ээжийнхэн дуу сонсогдсон байна. Үүнийг сонсоод барьц алдсан уугнаа бууныхаа гохыг дарж өргөтөл чих дүлийгрэм чимээ гаран эрхмээгийн гуйлуу халуун өргөтөл явчихсан байна. Дүүн ахынхаа гуйлуу буудаж орхисон нь юм байна л да. Буун дуу удаа дараа гарангууд гэрээсээ нилээ зайтай хонхорт нуугдж байсан тулмаа 2 охиныхоо хамт 3 талаас гүүгэд хүрээд ирж. Тэд хэдийгээр айж имэж байсан ч хүн чаргацсан эрхмээгээ гэртээ оруулан үүд сэртэлцээр арай хийж үүр цайлгасан байна. Тэр шүнжэнгөө тэдний урдуур хойгоор жаахан шаргыг гингэнсэн царга хоолойтой хүн дуулан тавхиж үндсэн ба. Хамгийн харамсалтай нь хөдөх бууцан дээрээ ганц гэрээрээ үлдээд байсан тэд эмнэлгийн тусламж дуудаж чадахгүй удснаас эрхмийн цус алданаас орж айдас хүцийн хажуугаар ууг гашууд бүгдийг нь хавтуулж. Дулмаагийн ярьснаар бол 2 хүн хашгирсан зүгэр гүүгэд явангууд дулмаа 2 охиныхаа хамт гэрийнхэн гадаа зогсож исэн юм байна л да. Гэтэл нэг хүн тугалынх нь хашааны үүдийг цэлийтэл нээж байгаа нь нэлээд татгарагдаж. Тэгэхээр дулмаа охтойхоо хамт хүччихэд "Хөөе, чи одоо яаж байгаа? Болооч" гэтэл нөгөө хүн эргэж харсан бөгөөд хитгэн хоногийн өмнө талигаа чулсан өвгнэн дүрээрээ яг урд нь зогсож харагдаж л дээ. Тэрч байтгаа тэр "Хэрөө өдий болтол үнэ малаа саадаггүй улсуу" гэд ойртод ирэхээр нь дулмаа айсанда "Цаашаа байгаач битээ ойрт" гэж орлоод огтоо дагуулаад цухтаасан тэр юм байна л да. Маргааш нь тэднийхийг нүүлэхээр ирсэн хүмүүс шүн болсон явдлын тухай сонсоод юроос итгэж өгөхгүй байсан юм байна. Итгэх нь бүүгэл "Үгүй энэ дулмаагийн 2 хүү тарганы арьсаа зарж арх авч яваад хоорондоо хэрэлдэж модалцаад эцэстээ нэнийг халчиж ярилцуулж л дээ. За би ялгадах. За ингээ буруу ойлгоод бага ярьж гисэн юм л да. Гэхдээ зарим хүн болохоор гүн хонхор хэмээх уг газарт 10 жилийн өмнө дэмжиг хэмээх панцчин ир дүүгийнхээ хамт шүн дундын үед мориныхоо жолоог сул тавьсан шиг галгуулж аваад айж өгснөөсөө бүх юм үүсэлтэй гэж ярьд юм байна л да. Ингээд энэ тухай товч өгүүлбэл гүн хонхорт 30-аад жилийн өмнө чөтгөрийн гүйдэл дайрч аваад тасран зогсоод шүгэлж гисэн гэж хөгшчүүд ихс сэжиглээд цэрвдэг байсныг соц нийгмийн суртал хуулгаар хүмүүцсэн хүмүүс ерөөсө тоодоггүй л ажил те. Гэтэл нөгөө чөтгөртэй хэмээх газар ирмэгц дэмчгийн жороо морин гинэд хуйлар үргэснээ түүнийг питгэд л газар шидчихэд явцсан юм байна. Мөн энэ үедэн дүүгийнх нь морь хамраас сарталцуулан дороо эргэцээд ихсэн тул эзэн нь сайн гэгчин ташууртай төрхсөн байна. Гэтэл нөгөө цоцсон морь ухасхийн зүг чиггүй тавьсан юм байна л да. Амаа булаан тавих морь арайхийн тогтоосон дүүн ах руугаа буцаж очих гэсэн боловч морь нь хамраа тачигнуулаад юур ахт нь ойртож өгөхгүй байж. Тэгэхээр нь морио бууж туршчихад ахыгаа дуудан алхаж байтал хажуухантай нь ах нь нэг муухай хашгираад бүр ямар ч дуу чимээгүй нам болчих.
Тэгэхээр н залуу харанхууд тэмччин ах руугаа гүйж хөрвөл хажууд нь жаахан биетэй шалтан охин нүдээ гялалзуулан хэг гэдэл инээгээд сууж байсан юм байна. Ухаан алтлаа айсан залууч муухай хашгираад харсан зүгрөөгөө гүйчиж түүнийг өглөөний илгээрээ тэнэж авахт нь адуундаа явж байсан хүн олж авсан юм байна. Тэгээд тэр олон сар эмчлүүлснийхээ эцэст ухаан нь эрүүл сарвал бүтэн болсон юм байна л да. Харин өнгөлцөг нь хагарч өгсөн тэмчгийн шарлыг ар гэр ихнэ нь гүн хонхроос олж оршуулсан юм. Оршуулж л дээ. Ингээд зуурдаар өгсөн хүний сүнс тэр газараа шуглан хоцордог жамтай гэж яригддаг. Өөхөөхтэй муухай ойрлон хашгир тонилсон дэмчгийн сүнс гэхдээ яг чөтгөр биш гэж яригддаг юм байна. Яг л тэр өгсөн үеийн шигээ муухай бархираад хоцорсон гэж яригддаг гинэ. Цаг хугацааны уртад дэмчгийн сүнс биечин босч элдв янзын дүрт ховлох болсон нь жихэн ороолонгийн нэг хэлбэр болсон гэж одоо хүртэл яригддаг гин. Ийм л газар дулмах хүүхдүүдийнхээ хамт ганц гэрээрээ хоцорсон нь эцэстээ үр хүүхдний энийгээ буудаж хөнөх эмгэнэлт явдалд хүргэсэн нь энэ юм байна. Харамсалтай яа. Тийм байна. За ингээд хамтран ажилчтай танилцуулаад өргөжлүүлэн дараагийнхаа төгрөгөөрэй. Баруун бүсийн барилгын материалын толгуур төв барилгачийн худалдааны төв. Тэгэхээр баруун бүсийн барилгын материалын толгуур төв барилгачийн худалдааны төв нь 28,000 м2 бүхий 3 блок, 70,000 м2 дулаан хүүтэн агуулгах бүхий баруун бүсийн хамгийн том барилгын материалын зах байгаа. За барилгачийн худалдааны төв А болон Б блок 2022-25 онд тус ашиглалтанд орсон. Дотроо зоогийн газар, офис, үйлчлэгийн талбайтай 5 дахь орчинд 1.5 тонн ачааны левчтэй давхар бүрээр төрөлдсөн маш том зах байгаа. За энэ төвд болохоор 270-аас 300 аж ахуй нэгж байгуулах хувь хүмүүсийн 10,000-аас 12,000 гаруй нэр төрлийн бараа материал худалдаалагдаж байгаа. За ийш очихоор төвчрөл авахгүй автомашины дугаар болон цагийн хязгаарлалтгүй за бүсээс хүссэн бүх материалаа нэг дураас авах боломжтой байх нэ. За удлаасан дурдах юм бол ашигтай байрлал, 5 тухтай орчин, хүрэлцээтэй агуулга, автомашины хүртээмжтэй зогсоолтой, борлуулалт сайтай, үн цэнийн үргэлжид өсөх. За тэгээд том өмрийн машины цагийн хязгааруулдаг юм байлээ. Тэгээд дугаарын хязгаарлалтгүй бүс ажиллаж болно. Баруун 15 аймаг руу шууд нийлэх замтай. За Улаанбаатар хотод баригдаж төслүүдтэй ойр үндсэн хийц болон бусад бүх барилгын материалыг нэг дураас авах боломжтой гэдгээр онцлогтой байна. Хоёрын барилгын хувьд Улаанбаатар хот Баянгал дүүргийн 20 дугаар хороо Сонсголонгийн зам барилгачийн худалдааны төв гэдэг. Холбоо утсын дугаар 77 66 22 77 77 66 22 77 гэсэн дугаарлал холбогдороо сошиал хаяг нь барилгачин цэгийн за мөн барилгачин худалдааны төв гэж хахаар мэдээлэл гарч ирэх нэ. Баярлалаа хамтран ажилласан баруун бүсийн барилгын материалын толгуур төв барилгачин худалдааны төв байлаа. Баярлалаа. За хамтаасан сүртэй баярлалаа өргөжлүүлэн дараагийнхаа төвгийг хүргье. За дараагийн төв нь болохоор сахиусаар тасганы овооны сахиусаар мануулж хонсон жолооч хэрэг төв гэнэ. Энэ бас надад айгүй сонир санагдсан. За энэ төвгийг хүргье. За хэтэрхий хайрх уусан үедээ нөгөө чөтгөрийг олж хардаг ч юм уу те архит цогтуу хүнд их харагддаг гэж яригддаг штэ. Гэхдээ тэр үед чөтгөр гэж мэдэрдэг юм гинэ. За би нэгэнтээ 13 дугаар зууны үед хөвдийн нэр нь үл мэдэгдэх зураач бидний үл мэдэх амьтдын тухай дис дараалуулан зуршныг олж үзсэн л дээ. Шашны зургийг танилцуулах ч юм уу бурхтын каталогч гэмээр нэг тийм номын хамгийн арын хуудсанд нь л байсан санагдана. Тэнд нь болохоор мам, див, ороолон, буг, тийрэн, шулам гэд тус тусдаа өөр өөрөөрөө ялгарх хойц дүр зурагтай их л сонин дүрслэмж өгүүлэмж байсан буюу дотроо маш олон төрөлтөй олчж байгаа юм л та. За тэгэхээр бид нөгөө нэг хормон донгээ яриад байдаг шүү дээ. Тэр хормоод нэг иймэрхүү маягийн амт ирээд л наалтчдаг юм байна гэдгийг тэр зургийг хараад бодсон гэж байгаа. Ер нь тэгээд далд нууц онсох таавар мэд учир битүүлэг амттын тухай төсөөлөл эдгээр зургнаас салбарлын тентгүү янз бүрээр тархсан юм шиг санагддаг гэдгийг байгаа. Тэгэхээр эндээс үүдлээд нэг жолооч ир ярьсан төхийг та бүхэнд өргөе. За А химээх жолооч ир доорх төхийг өгүүлсэн юм. Нэг өрөө үл алиг шалтгаан гаргаад хитэн жолооч нэлээч уужилтэй тэд дайрахад байх нэгнийдээ очиж 5 лонхны хүзүү хугамширсныхаа дараа цөмөөрө гарч гэр хорооллын дунд байх нүцгэн толгой дээрх амхандаа л салхинд гарсан шиг ганц лонх юм задал сууснаа санаж исэн байгаа. Тэгээд нөгөө эдээсээ хизээ яаж салсан юм бүү мэд нэг л мэдгэд 3 дугаар хорооллын наах нь тасганы овоороо өсдөг замаар гуйваад нэлээд гуйваад явж исэн санджаасан байна. Ингээд халаасаа ухаад үзтэл гугархаа тамхинаас өөр юу ч гарч ирээгүй. Тэдний гэр нь 4-р хороолд байдаг болохоор согтүүхэн сохор ухаантай гэж амирхандаа л гэрлүүгөө салгалж яваад царай нь тэр юм байж. Ямар ч байсан хүн амтан дээрэмдүүлээгөө бололтой. Өмссөн зүйлс нь бүрэн бүтэн байна гэж бодоод урагшаага ганц хоёр гიშгээд зүтгээд явж иж. Гэтэл хөл нь урагшаа алхахын оронд улам солбин гიშгээдээс учир замаас зайдуу машины гэрэл тусгааргүй хүн амтаа холхиод байхааргүй газар олж аваад жаал дуг хийж толгоогоо жахаас сэргээе гэж шийдсэн байгаа юм л да. Тэгэхгүй бол улаан зам дээр унчих гээд юроос болж өгөхгүй гэж.
Ингээд сонгосон газараа толгой тавьбуугүй юу архиндаа нам цохиулан хурхирч эхэлсэн ба. Харин нойрон дундаа 3 хүн хажуугаар нь гарч явснаа шууд өөрийг нь чиглэн хурж ирэхийг өрөөснүүдээр хараад үнди гэжсэн боловч ерөөсөө бие дийлэхгүй байж л дээ. Тэгээ бодч л дээ. За ингээд муусаа юмнуудад алуулдаггүй юмаа гэхэд хамаг юмаа дээрэмдүүлэх нэ гэж согтуу ухаанаараа нэлээд бодоод авч. Гэхдээ чадвал урдаас нь за миний дүүнэр ахт мөнгө авахгүй энэ бугуундаага цагийг ав тэгэд ахыгаа орхичих гэж хэлэх санаатай толгойгоо өндөлөх гэсэн боловч толгойгоо дийлсэнгүй. Тэгтэл яг энэ үед хажуунаас нэг хүн "Гэхдээ та нар яах гээд байгаа юм бэ? Би цагдаа байна. Бичиг баримтаа гаргаад ир" гэж хэлэхэд сонсогдсон байна. Энэ сүрлэг дүүх сонссон гуравч огцом зог тусан шив нэлтсний пичгэнтэл эргээ зүгтхих нь согтуунүүдээрээ олж харсан ба. Тэгээд тэр "Күнээрээ миний дэргэд цагдаа байгаа юм байна да" гэж бодож амжиж. Мөн хөлийнхэн дэргэд хин нэг хүн цаашаа хараад сууж байгааг бүдэг баадаг нийнүүдээр арай гэж харсан юм байна л да. Гэвч архиндаа нам цохиулаад ахиад л тасарчиж нэг өсөндөө. Нэг сэрэд харуул нөгөө хүн яг толгойных нь хажуу цаашаа хараад сууж гинэ. Инээд киното юу хүн юм бол лав цагдаа биш бололтой. Цагтаа бол ийм удаан дувдуугүй суугаад даахгүй дээ. Айгүй бол энэ хавар хоног төөрүүлдэг орон гэргүй гуйлгачин байх гэд бодоод хөвтөж. Архин ч овоо гарчиж. Нөгөө хүн цаашаа хараад суусан хэвээрээ амандаа дуу ч юм уу нэг юм хөнгөнтөл аялаад суугаад ижил дээ. Чимээ чагна нэлээ хөвтснэ. Хөөй хунгай. Өөрөө юу хийдэг хүн бэ? Таны хэн гэдэг вэ? Гэж асууж. Гэвч цаатхан түүний хүн юм асууж ин гэж тоосон ч янзгүй нөгөө нэг дуу шиг юма гингнээд аялаад л суугаад ижил дээ. Тэгэхээр үндийг санаатаа зүтгэсэн ч бие дийлэлгүй газар хэлэгдээд унчиж. Тэгтэл нөгөө хоёр эргэж харалгүй. Олон юм бит яриа те. Архичин гарах болоогүй байна. Ахиач яах унтунд гэж барилдаа хоолгоор хэлгэн сонсогдсон байна. Нэрэл агийнууд анилтанд дахиад унтаад өгч. Үүр цайх хоёр даарсандаа өөрөө ирэхгүй сэржилдэ. Тэгтэл нөгөө хоёр цааш харс суусан хിവэрэл ах юм гин. Архинд бараг гарч биеийн хөнгөрсөн сэвхэдэл босч ирээд шүнжин өөрийг нь мансан нөгөө эрийг шинжиж харсан байна. Тэгтэл навсаас урт нүмер гимээр юм өмсөж хоёр ханцуугаа имжин hirээний өвд хатсан хөл нүцгэн бөөж гимээр тэр хүнийг харамгацаа. Яагаад царайгаа харуулах байгаа юм бол гэж бодоод "Хөгшөө чи яагаад урд шүнжэнгөө намайг манж хонвоо" гэтэл нөгөө хүн цааш харсан чигээрээ "Залуу чи ахаад битгийхээр гадаа унтж байгаарай. Өнөө шөнө миний сахиусны эзэн ирээгүй. Тэгэд би завтай байсан учраас чамайг манаж хонсон юм. Одоо хурд яв. Хурдан эндээс холдохгүй бол би чи намайг замрах үед хорлогдсон шүү" гэж хэлсэн ба. Тэгэд өвчтөж хүн юм уу та гэж бодсон. Үг дөгөө босч яаралгүй хүн холдохдоо бас ч үгүй гайхаад нөгөө эргэн харсаар явсан байна. Гэтэл утсан ч үгүй ар нуруунаас нь хүчтэй салхи хүлээх шиг болсон бөгөөд эргээд харуул нөгөө үл таних хүн орс хараггүй алга болчихсон байж. Бүр ч ихэр гайхаж гэртээ чарсангүй шууд өчтөр хамт арих байсан нэг найзанд очиж шүнийн болсон явдлыг бүгдийг нь ярьж өгч л дээ. Гэтэл тэр найз нь ихэс сэжиглэн ламд хандрахыг зөвлөсөн байна. Тэр нилийн эрт сурсны эцэст лото хэмэх нэг өвгжөөр ламд хамтвал ламтан өөрөө тасхны овооны унган сахиустай учирч харин ч ганцтай өнгөрч тасхны сахиус овооны гүвээг голоор нь хувааснаас хойш их тогширч 90 оноос хойш 80 гаруй хүн тэр орчимд ямар нэгэн байдлаар амнасаа алдсан. Тэр орчимд өгсөн болоод янз бүрийн юм үзсэн хүмүүс болон тэдний ар гэр их манай энэгээр их ирдэг. Тэгээд үзэх болгон тасхны гол сахиус түлхэнд гарч ирээд байд юмаа гэж хэлсэн ба. Үнийг сонсоод аав бол ерөөсөө итгэхгүй юм байна. Арх ихээр уусан үед хүний нүдэнд элдв зүйл үзэгдэх тухай дэргүүлсэн. Харин үнийг альч нийгмийн үед архины цагаан солио хэмээн тайлбарласаар ирсэн билээ. Даалтхи ямс 90 сарал ухаанаас аль болох нуугдаж оршдог гэх бөгөөд харин архиуч хөлчүүргсэн бодит мэдрэх тасрах үед л үзэгдээд эхэлдэг юм уу та гэсэн байна. Тийм багтаа яриад бас илүү харагдаад байдаг гэдэг яриад байдаг шүү дээ. Согтуун л харагддаг тийм харин тийм. За баярлалаа үргэлжлүүлэн дараагийн түүхийг уншъя. Нууцлаг тасууны 1-р хэсэг. За өнөөдөр нэгэн залуугийн нага цахад тохиолдсон явдлын тухай ярина. Тэгээд нага цахан залууг баг ухаас аимшигтай түүх маш сонирхолтой ярьж өгдөг. Тийм их л гоё ааштай ах байсан. Ер нь баг дэгдэг чинь нэг хамаатны ах ихнэр ч юм уу нэг юм түүх ярьж өгдөг хүмүүс эдэж чинь. Эсвэл ангийнхан дунд ч юм уу хэдүүлээ аим шиг юмэрэ гэл. Яг л тийм ах байсан. За тэгсэн залууг том болж насанд хүрэх үед нь өөртөө тохиолдож исэн хамгийн аимшигтай түүхээ ярьж өгөө гэж асууж. Яг өмнө нь жаахан байсан болохоор айчих байх гэдэг энэ талаар ярьдгүй л өнгөрдөг байсан юм байна л да. За ингээ гол яриа руу орцгойд тэр энэ түүхэн дээр ерөөсөө энэ залуугийн нага цахын тухай л ярина л гэсэн үг. За энэ нага цах нь багаасаа хөдөө тусаханд өссөн. Тэгээд бага ингээ сурагч байхын л одоо
эцэг ихэн ч гэдэг юм уу те одоо энэ нүдүүх нөвч гэсэндээ тэр тосгоны бүгдээрээ л газар тариалангийн ажил эрхэлцгээдэг. Тосгоны бусад одоо хүмүүсийн хувьд ч гэсэндээ одоо газар тариалан юм уу, малаж ах уу, жимс тариалах, за тиймэрхүү л ажил хийцгээдэг байж. За тэгээ амар түүх ярьж өгдөг нагац ахын ч бас тосгонд жимс тариалж түүнийг одоо хурааж зарж амжиргаагаа залгуулдаг байж. За дээрэс нь ойролцоо олон тосгонтой. Зарим тосгонд нь гүзээлцэн түлхүү тариалан, заримд нь найлам, заримд нь усан үзэм гэх чивтчлэг. За тэгээд нэг зүйл одоо жимсээр ингээд дагнаа тариалцдаг. Тэгээ ойролцоо 6 тосгон байлаа гэхэд хамтын нийгэмлэг шиг нэг нэгэндээ ингээд жимсээ зардаг гэсэн. Одоо гүзээлцэн зардаг тосгоных нь тарвс зардаггаа ингээд солилцоотч байт юм. Нэг нэгэндээ зарж ингээд нэгсний одоо гүйлгээ хийж гэсэн үг шүү дээ. Нэг нэгнээсээ бас юм хамааралтай байцгадаг гэсэн үг. За ингээд нагац ах нь зах нэгдэх өдөр болоход хураасан жимсээ зархаар очсон юм аа. Тэгээд тухайн үед зуны нилээ айгам халуун байж таарч. Тэгээд тухайн үед ч одоо нөгөө тарвс яг ид гарч авах юм байна л да. Тэгсэн 40 гаруй насны нэг эмэгтэй нөгөө ахын нагац ахын нуур дээрээ зогссогнэ. Тэгээд тарвс хэр их зарсан бэ гэж асууж. Тэгэл үргэлжлүүл нилээ хэдэм асуусан нэ. Тэгээд тэр эмэгтэй тарвс хэдвэ гэж үнийг асуух биш. Тарвс хэр их заравдаа гэж асуусан нь нагац ахт нь 8-д мэддэг те хүн ер нь юм авахаар хүн байна уу авахааргүй хүн байна уу гэдэг мэддэг штэ. Тэгээд нагац ахын ч гэсэндээ за энэ хүүхэн бол ер нь нилээн бас юм авахаар юм шиг байна шүү гэж бодсон юм байна. Тэгэл ахиухан зарчих санаатай л зарах гэж байгаа тарвсал оо манайх чинь айгуу гоё энэ чинь ингэж таниалсан ийм сорттой хэл ингээл сурталчилж гисэн. Тэгсэн тэр эмэгтэй тарвсныхын тухай хэсэг асууж ярьж яснаа. Гинтхэн ямар ч холбоо хамааралгүй юм шаал далийн асуудаг хэсэг нэ. Нөгөө нах цахаас нь чи хаана амьдэрдэг, хэдэн оныхын, ямар жилтэй, ямар овогтой. Тэгээ одоо солонгоччуудад жишээлбэл Ким Пак Чойч гэдэг юм те. Тийм овгоос нь одоо чи ямар овогтой, төрсөн нутаг чи хаанахын, чи одоо те энэ удмынхаа хэддэх хүн ч гэдэг юм уу. Ийм одоо нэлээ нарийн хувийн мэдээллүүдийг нь асуулт асуусан нэ. Тэгээ залууч үгүй ихчээ та чинь тарвс авах хүчээж яг би танд бол тарвс авах гэж байгаа чинь баярлж л байна л да. Гэхдээ би энд ямар үзмэрчэд үзүүлэхээ зогсож байгаа юм шүү дээ. Тарвс зарах гэж зогсож байгаа шүү дээ. Та өөрөө аль нутгаас ирсэн хүн. Хэрвээ та буундаж авах бол би портертой хүргээд өчөж болно шүү. Тэгэхээр та авах хэсгээ надад л гол нь хэлчихэд болно доо гэж хэлж. Хэдийгээр тэр эмэгтэй асуусан асуулт шаал утгагүй байсан ч гэсэндээ нагац ах нь тарвсаа ахиухан зарчих санаатай хэд хэдэн асуултанд нь хариулсан байна. Би тэр нутгийн хүн байгаамаа. Манай аав чинь тийм тэр одоо юуны хүн ийм авахтай хүн байгаа гэх мэтчлэн ганц хоёр зүйлсүүдийг хэлсэн. Тэгсэн тэр эмэгтэй залуугийн яриаг сонсчход залууг дээш доош нь гүйлгэж харснаа. Би ойролцоо хулууны тосгонд амьдэрдیں۔ Тэр хүртэл машинаар хөргөж өгч болох юм болов гэж асууж. Залууч дотроо баярлж. Ганц хоёр ширхэгч биш бүр их хэмжээгээр нь бөөндөж авна гэдэгт одоо хин дургүй гэхэд тий. За тиймээс залуу эмэгтэйд тарвсаа баг зэрэг хямдруулж хөрүүлж. За би танд та ингэж их тий бөөндөж авч байгаа юм чи би жоохон хямдруулаад өгөө гэж хэлж. Тэгсэн чинь нөгөө эмэгтэй зүгээр би угаасаа үнцүүнээр навмаар байсан гэж хэлж. Гүрэл нөгөө нагац аханд бөөн баяргүй энэ ч үдэг хямдруулъя гэсэн чинь үнцүүнээр навна гэж байна. Тэгэхээр нь тосх нь хаана байдаг тий утасны дугаар холбогдох утас тийш өгөөгөө гэд ингээд асууж л дээ. Тэгсэн тосгоны байршлыг зааж өгсөн маа. За би энэ тосгонд байдгаа гэд энд ингээд хурж өгөөрэй гэд. Тэгээ сонсохны тун ойрхон тосгон байсан гинэ. Хачирхалтай нагац ахын хувьд өмнө нь ийм тосгон байдаг тухай нэг ч удаа дуулж байгаагүй. За ямар тааш тэр эмэгтэй буцаж нагац ахын баяртайгаар тосгоныхоо найзууд дүүнэрийг дуудаад ганц юм мулталж тий яг өдөрч удаа бар хит хоног зогсох тарвсаа бүгднгийн нэг дор ингээд нэг хүн зарчиж байгаа учраас бөөн баярсан. Тэгээ залуу нэлээ халаад найзуудаа тий өнөөдөр ямар 8 хийсэн тухайгаа ч жоохон ярьж гайхуулж л тий би ч өнөөдөр ийм их 8 хийлээ шүү дээ. Тэгээ найзуудаас асуусан байна. Үгүй нэрээ тэр тарвас авна гэсэн тосгоны талаар та хэд дуулж байсан уу? Манай тосгонтой их ойрхон юм билээ штэ. Гэтэ би лав ерөөсөө сонсож байгаа юм байлаа гэж хэлж. Ингээд нөгөө тосгоны нэрийг хэлсэн. Тэгсэн бүгд л хөөх тийм үү? Тийм тосгон манайхтай ойрхон байт юм бах та. Үгүй ямар сонь юм бэ? Би мэдээгүй штэ гэж дийлэх наривсан гинэ. Гэхдээ хачирхалтай тосгоны талаар хоёр найз нь дуулсан байсан. Нэг нь бол яг одоо өөртөө ч хэцүү найз бол нэг нь арай дүү хөөхтэй байж л тэ. Тэгээ хоёулаа өөр зүйл ярьсан. Нэг нь болохоор арай дүү хөөхт нь чи яаж тэр тусгантай холбоодохтой чадсан юм бэ? Би өмнө нь юм зарах санаатай очиж байсан чинь намайг огт авч хэлцээгүй шүү дээ. Бүр дахин манай тусганд хөл тавьж болохгүйгээд баг хөөгөөд гаргасан. Би ямар гэрт нь орсон байсан биш дээ. Өстой хачин тусган байсан. Би тийм газар тулстаа анх удаага л очиж үзсэн буюу энэ залуу нь очиод хөөгдсөн юм. Одоо гэрт ороог байхад те дөнгөж тусганы хилээр одоо хилчүү байхав те тэгэл нөгөө хаалгаар орж ингүүт л хөөгдсөн гэсэн. Тэгсэн нөгөө найз нь гүү штэ. Би тэр тусганд очиж исэн штэ. Хөршийн ахаас тийм тусган байдаг гэж дуулаад юм зарсанаа
санаатай очсон чинь их л найрсгаар хүлээж авсан шүү дээ. Бүр бүх барааг мань худалдаж авсан гээл бод. Дээрээс нь идэж уух зүйлээр дайлаад л шин шүлүү гээл дахиад барьж хоол хийж өгөөд л би тийм найрсаг тосгонд анхудаага л очиж үзсэн шүү дээ. Чи өөр тосгонд чи тэр тусганд бас очих гэж байгаа мó гэх мэтчлээ асуусан юм байна л да. Тэгээд яг нөгөө найзгаа одоо нөгөө дүү хүүхэд байгаа даа шүү дээ хөөгцөн гэх юм л хэлж. Үгүй чи өөр тусганд очсон юм биш үү? Намайг л айгүй гой найрсгаар хүлээж авсан. Чамайг ингэж хөөсөн гэхээр юу саранд төсөөлөгдөхгүй байна. Их сайхан аштай хүмүүс үсэн шүү дээ гэж хэлж. За гисэн хэдиж байшлаар нь бодоод үзэх юм бол энэ хоёр хүн хоёулаа л яалтчгүй л нэг тусганд очсон болж таарад байдаг. За тэр нууцлаг тосгоны хувьд дөрвөн талаараа уулаар хүрээлэгдсэн. Тосгодоос одоо нэг холбоогоо бүр ингээд тасалдсан. Ер нь бол ингээд нэг гадаг шагааж хүмүүстэй холбогддгүү тэр тосгон лууж хүмүүснийх ороод байдгүй тийм л тосгон байж л тэ. За ингээд гурван залуу хоорондоо өнөөх тосгоны тухай хэсэг ярьж хагаад нэг ижил зүйл байгааг анзаарсан. За тэрний үг гэхээр энэ гурван залуугаас гурвуулангаас нь хэдэн он төрсөн бэ, ямар жилтэй вэ, ямар овогтой вэ, төрсөн нутаг хаанах вэ гэх мэтчлэн хувийн асуулт буюу удам судартай холбоотой асуултуудыг асуусан байж таарч. Тэдний яриаг сонсч байсан бусад найзууд нь юу вэ? Одоо ч гэсэн тийм зүйл асуудаг хүмүүс байд юм уу? Үгүй ер нь тэрийг мэдчих яах гэдэг байна. Нөгөө нутгархан хүмүүс байдаг гэдэг шиг манай нутгийн хоол аавна өөр нутгийн хоол авахгүй гэж хэлчихсэн юм байх та гэцгээж хорондоо. Тэгээ энэ үед залуу нөгөө тосгонд очсон найздаа хандан чи тэгээ тэр тосгонд очиж юм зарсан юм бол манайдээ хэлэхгүй яасан юм бэ? Ганцаараа л баах юм зарсан мэт чи гэж хэлж. Тэгсэн тэр найз нь угаасаа жимс ногоо зархаа болж байгаа. Ингэж яхаар том хот орж өөр ажил хий гэж шийдсэн. Тэглэж удахгүй явахгүй ч хүмүүсийг хооронд холбож өгөө дараа нь юу ч болов илээ. Ер нь хитрхээ сайн хандах ч гэсэн нэг л учиртай л да. Тэр тосгоныхан л надад жоохон эвгүй санагдсан шүү гэж. Тэгээ үргэлжлүүлэн манай аавын хэлдэг баян хэлдэг нэг үг өгдөө. Хийж өгсөн зүйл байхгүй байхад хэн нэгэн гинтхэн сайхан хандаад л тэ найр тавиад байх юм бол цаанаа ямар нэг юм учир байж л таараа гэж хэлдэг байсан. Тэгэхээр яалтчгүй тэр тосгоных нь надаас ямар нэгэн зүйл хүсэж ирсэн болоод л тэгж сайхан хандсан байх гэж хэлж. За хамтралж танилцуулаад үргэлжлүүлье. Toyota Top Motors 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солих хаян эхэлсэн байна. Тэгэхээр Toyota-гийн аль биесний дилер Top Motors бүх төрлийн Toyota болон Lexus автомашиныхаа хөдөлгүүрийн тосоо солиулаад гарын бэлэг авч давхар 7 хоног бүрийн топ бэлэг эзэн болох боломжтой олжээ. За 5 сарын 7-ыг дуустал үргэлжлэх угаа энэ нийт 5-7 хоног үргэлжлэн гарын бэлгэнүүд тос солиулсан үргэлжлэгч бүрт болох юм байна. Тэгээд 7 хоног бол болгон л өөр төрлийн бэлэг байна. Жишээлбэл эхний 7 хоногт 11 цагаас өмнө тос солиулах цаг цагаас өршүүлэгч бүр өглөөний цай, кофе, сэндвич өнгө авах нь дараагийн 7 хоногт өршүүлсэн өршүүлэгч бүрт машины шил арчиж биелүүлнэ гэх мэтчлэн бэлгүүд нь арай өөр байдлаар ингээд өгөөд явах нэ гэсэн үг. За топ бэлгийг тухайн 7 хоног үргэлжлүүлсэн нийт үйлчлүүлэгчтэй санамсаргүй байдлаар рандомор шалгаруулад Ecoplab цахилгаан усгуур анчин брендийн аяны бүтээгдэхүүн премитийн эрхийн бичиг гэх мэт 1 сая төгрөг хүртэл үнэ бүхий бэлгүүдээс олгоно. За 7 хоног бүрийн гарын бэлэг болон топ бэлгүүдийн мэдээллийг Toyota Top Motors Facebook хуудасаар зарлагдаад явах учраас тагаарай манайх. За мөн гарын бэлгүүд нь тухайн заасан 7 хоногт бол хүчинтэй байна. Нөхөн олгох бол боломжгүй байдаг шүү. Холбогд хуудасны дугаар 77 77 80 97 77 80 гэсэн дугаарлал холбогдорой. Хамтран ажилласан Toyota Top Motors төв 5-7 хоног 5 төрлийн өөр бэлэгтэй автомашины тос солих хаян эхэлсэн байна. Баярлалаа. Тэгээ яг одоо сонсож байгаа сонсогчд маань лайк, шеэр хийж сэтгэлүүлдэх ямартаа баярлалаа. За ингээд төхөөрөжлүүлээ. За ингээд тухайн үеийг бодоод тахаар үнэхээр одоо юу гэдгийг тухайн үе нь баг юм шилжилтийн үе байсан гинэ, эд шилжилтийн үе. Тосгоны 20-30 насны эд залуучууд нь сөөвл ч юм уу те арай өөр одоо том хот руу очиж ажил амьдралаа эрхлэх болсон. За тэг хүүхэдтэй эцэг эхчүүдийн хувьд ч гэсэн хүүхдүүдийн боловсролыг бодоод хот руу нүүцгэж исэн үе юм байна. За тиймээс энэ найз нь ч гэсэндээ амьдралаа босгох санаатай хотыг удахгүй зорхоор шийдсэн байж. Харин наг цахихын хувьд ажилдаа үнэхээр хичээнгүй хүн байж л дээ. Хичнээн дараа нь хот ороод те арай өөр ажил хийх байсан ч гэсэндээ ядаж энэ тосгоныг өөрийнхөө тосгонтой холбочих юм бол нэгнтэй те бараагаа солилцоод худалдан авалт хийх боломжтой ш гэж үзсэн юм. За ингээд удалгүй тарвас хүргэж өгөх өдөр ирсэн. Залуу хамгийн сайн гэсэн тарвасаа ялгаж машин дээрээ ачаад тосгоны зүг хөдөлсөн. За учир нь эхний 8 учраас ялгсан юм байна л да. Жишээлбэл одоо жоохон онцгой тарвасууд толцсон байх юм бол дахиад бол захиалга өгөхгүй шүү дээ. Тийм учраас аль бол хамгийн сайныг нь сорчлоод машин дээр ачаад хөдөлсөн. За ингээд удалгүй тосгоны үүдээр орж тэгсэн дөнгөж тосгоны үүдээр ормогц тарвас авах хүнтэйгээ нөгөө холбогдох шууд ингээд нөгөө гарч ирэх байсан учраас зогсоогоод ингээд залгсан юм байна нөгөө тарвас авах гэсэн хүнтэй.
Гэтэл ойролцоо байх тосгоны иргэд залуу руу яг л ийм хорхоо шавж орж иж байгаа мэт ингээд маш муухай харцгаасан. Уг нь гадны хүн ирвэл яг нь тийм сониучхан нүдээр бол хардаг штэ. Энэ хүн ч одоо манай тосгоны хүн биш л ах шиг байх юм. Ямар сони юм бэ тарвсарж байгаа болоо да гэж харж болно штэ. Гэтэл тийм биш. Яг л ийм өт хорхоо харж байгаа юм шиг маш ийм зэвүүцэн харцаар бүгдээрээ ажиллаа зэ тариа бодгоо эргэлж байгаа ажиллаа хийжсэн өндөө өт харцгаасан гинэ. Тэгтээ залууд 8 чухал байсан учраас хүмүүсийн харцыг бол нэг айхтар тоосонгүй аль болох тоохгүй хичээж зогссон. Тэгсэн удалгүй өнөөх тарвас авна гэсэн юм ихтэй хурж ирж. Тэгээ залууч гэсэн та ирээд хардаа би хамгийн сайн гэдгийг л одоо ингээд сорж хилээд ингээд хийцэн байгаа гэж хэлж. Тэгээ өнөөх эмэгтэй данс тооцооны дэвтэртэй бололтой трийгээ гаргаж ирээд жоох юм хэсэг юм бичижсэн аа. Удалгүй нөгөө тооцоогоо маш хурдан бодоод залуудад мөнгө төгрөгийн шилжүүлээд ингээд амжилттай 8 нь бол дууссан. За тэгсэн удалгүй нэг настай өвгөн залуу дээр ирж л тэ. Тэгснэ гадны хүн яах гэж манай тосгонд ирсэн юм бэ? Манай тосгон хин ч хамаагүй орж ирдэг газар биш шүү гэж жаах ууртай хэлж. Гэхдээ залууч гэсэн би тарвас авч ирсэн юм л да гэж байр байдлаа тайлбарлаж. Тэгсэн хажууд нь зогсож байсан тарвас авсан эмэгтэй тэр өвгний чихэнд юм шивнэж юу гэдэг мэдэхгүй юм шивнсэн ба. Тэгсэн гинтхэн өнөөх өвгөн айхтар муухай ашиглаж яснаа учир зүггүй нэмсэглээл би ч одоо нас дээр гарсан хүн мартад санаад байдаг болжээ чамайг буруугаар ойлгосон бол таа хүүхэ гэж хэлж. Гэхдээ залууч ч гэсэн нэлээ сонио санагдчих л те. Саяхны хүртэл хөмсгөө зангидсан айхтар царайтай байсан өвгөн чинь одоо болохоор нэмсэглээл их л нүдэн дулаахан хүн болоо хувирчихлаа. Ямар тач залууд тарвас зарах гэсэн гэснээс өөр бол зориг байгаагүй. Тэгээд өвгөн одоо энд нь уурлан гэдэг чинь сонин штэ тарвас зарахчууд ямар гэдэг хууль бус явдал бол биш юм чинь. За тэгээд тосгоноор орж ирэхэд л угаасаа тэр тарвастай машин орж иж байгаа харагдаж байгаа учраас жижигхэн газар те бүгдээрээ л машинтай орж иж байгааг харж байгаа нэг тийм үдзэн ядаад ч юм уу уурлаад байх шалтгаан бол байхгүй гэж бодогдсон. За ингээд залуу жоохон тиймээ санагдсан л тэгээд би үнэхээр сайн гэсэн тарвсуудаа сорлож авчирсан шүү. Танаа тосгоноор авч байгаа бололтой. Цаашид ингэж авах юм бол би хямдруулаад өгнө шүү гэж аль болох найр тавин хэлж. Тэгсэн тэр өвгөн залуугийн яриад нэг анхаарсан шинжүүлэхгүй. Тэр тарвас маравсан тэр удалж авах тэр юмд бол анхаарсан шинжгүй. Залуу хүн байж их үнэн шудраг зантай хөөхд бололтой. Би нас дээр гарсан хүннийг бол нэг хараад л мэдчихдэг юм л да гэж хэлж. Тэгснэ манай тосгонд өнөөдөр найруулж байгаа. Чи орой сайхан хоолунд идэж архиугаад явал та хүүхэ гэж хэлж. Тэгээ залууч дотроо за өөхөстөө тарвсаа өгчлөө. Хийх ажил маанч дууссан. Үгүй нэрэ жаал юм идэж уужгаад явсан ч ахвтай. Угаасаа эдний тосгоныхонтой холбоо тогтоож юм хамаа зарыг гэж бодож байгаа юм чинь харин сайхан боломж боллоо гэж бодож. Тэгээд баярлаа тэгээ настан гэж хэлж. За тэгж хэлчихэд эргэн тойрны хартал түрүүн ажил хийцгээж байсан тосгоныхон бараг бүгдээрээ залуу тойроо зогсчихсон. Нөгөө муухай харж исэн хүмүүс чинь байхгүй бүгдээрээ л их сайхан харцаар нэмсэглээд л залууд хандаа хэлжилтэй нэг яриад яасан сайхан царайлаг хүүвэ охинтойгоо суулгах гэсэн ямар мундаг хүүвэ шууд харахад л сайн хүү гэдэг нь мэдэгдэж байна штэ гэх мэтчлэн нөгөө үзэн ядаад исэн хүмүүс чинь байхгүй болцооч. Тэгээ залууч сайхны хүртэл өөрийг нь өг торхоо мэт харж исэн хүмүүс гинтгийн ингэж өөрчлөгдсөнд ер нь жоохон санагдсан. Сонин бол санагдсан юм байна л да. Тэгээ дээрэс нь тэр өвгөн ч гэсэн жоохон учир битүүлэг санагдсан. Гэхдээ нөгөө талаараа хоёр найзынх нь нэг нь хөөгдөд нөгөөдхийг нь дайлж цайсан гэсэн шүү дээ. Тэгээ дотроо бодсон юм байна л да. Магадгүй дайлуулсан найз маань тосгоныхонтой аятайхан харьцсан баг те. Настай хүмүүс учрыг болсон баг. Харин нөгөө дүү хүүхэд бол нэг залуу те одоо ааш зандаа бардаад ч гэдэг юм уу. Жохон муухай харьцсан болоод л хөөсөн байлгүй дээ. Ер нь нэг тиймэрхүү настай хүмүүс байдаг шүү дээ. Гаднаа бол жоох ууртай юм шиг мөртлөө яг тулаад харьцахаар их сайхан дайлцайлдаг те. Нэг одоо найзлаа нөхөрлчих юм бол ерөөсө тэр хүнээ мартдаггүй байнга тусалж явдаг тиймэрхүү хүмүүсийн нэг юм болоо да. Ер нь тосгоных нь нийтдээ тиймэрхүү хүмүүс юм болоо да л гэж бодсон юм байна. За ингээд тосгоны клуб гэхэд нэг жижигхэн барилга байдаг гинэ. Тэр барилга руу бүгдээрээ хөдөлцгөөсөн. За тэгээ очиод харсан баахан хоолунд бэлдээл нэрэл найр хийх гэж байгаа болтой байж. Залуу тосгоных нь сайхан сэтгэл төрүүлчих санаатай л туслах гэсэн. Зүгээр бид нар өөрсдөө хийчихнэ. Чи наана тайван сууж гэж хэлж. Тэгээ залууч наснуудын үгэнд орж димээл суугаад л байр байдлыг ажиглаж л тээ. Тэгсэн нэг зүйл жоохон ачралтай санагдаж. Тосгоны ирчүүд бүгд амраад л димээ ярцгаагаад л тамхилаад харин эмэгтэйчүүд нь юусто бохс хийдгүү ингээд тасралтгүй л ажиллаж байгаа харагдсан юм байна. Гэхдээ хэдийгээр хөдөөний тосгонч гэсэн зөвхөн эмэгтэйчүүдээр ажиллаа хийлгэн гэдэг жаахан тийм hin шүү дээ. Гэтэл тэдэнд туслах гэсэн нэг ч хэрэгтэй хүн байхгүй. Тэгээ би туслая, би тэр хүнд имиж зөөгөөд өгөө, би өргөөд өгөө гэсэн юм ерөөсөй байгаагүй. Тэгээ залуу дотроо бодуулалтаа ирчүүд нь өдрийн цагаар хамаг хүнд ажлыг хийчээд л тэгээд найр майран дээр л сэтгэл санааг нь өргөх гээд л ингээд эмэгтэйчүүд нь ажилтг юм байлуу дээ гэдэг нэг сүртэй зүйл бодлого өнгөрсөн юм байна.
За гэдэг залуугийн амьдралыг тосгоны хувьд бол арай өөр л дөө. Тэгээ ир эмгэлтгүй бүгдээрээ л хамтдаа ажиллаа хийцгээдэг нэг нэгэндээ тусалж явдаг. Тэгэхээр жоохон онцгой санагдах нь онцгой санагдсан. За ингээ удалгүй найрын ширээн дээр хоол унд бэлэн болж ширээ тойрон сууцгааж арх ууж эхэлцгээч. Залуу тосгоны хүмүүсийн яриаг сонсч мэдхгүй одоо тэгээ нөгөө юу гэдэг өөр тусганд байсан учраас тэгээ шин зөндөө зүйлс ярьсан учраас яриаг нэг л тэг сонирхолтой байдлаар ингээ сонсч суусан. Тэгсэн тосгоныхан ч гэсэн бид ч ямар ч хаалтгүй тэгээ нэг нэгнтэйгээ бүх юмаа ингээ илэн далангүй байдаг нэг гэр бүлчгэд байцгаадаг гэж хэлсэн юм байна. Хэдийгээр залуугийн хувьд тэ амьдардаг тосгоныхын иргэж гисэндээ их дотн тэ одоо тэнд тийм амьдардаг тэр нь юу хийдэг энэ хүүхэд нь ч гэдэг юм уу нэг нэгээ маш сайн мэддэг за одоо хэцүү зүйл болоход нэг нэгэндээ тусалдаг ч гэсэндээ энэ тосгоныхан шиг биш байсан юм л дээ. Уг холууны тосгоныхан яг юм юу гэдэг тосгоны 3 настан бүх тушаалыг нөгөөд тэд нар нэг бусад тасгоны иргэд болохоор үг дуугүй тэр одоо тушаалыг нь дагаж байгаа юм шиг их сонир санагдсан гинэ. Нөгөө тосгоныхон бол хувь хувьтай шүү дээ, тий. Өөр өөрсдөө ажил хийгээл ингээд хөдөлмөрлөөр эхлэе явчихдаг. Гэтэл энд байгаа 3 настан л нэг тийм тушаал өгөөд явдаг юм харагдсан юм байна л да. Тиймээс залуу хичнээн дотн байсан ч хувийн нууц гэдэг зүйл бол байдаг ч хүм болгоно. Гэтэл энэ тосгоныхонд ерөөс ямар ч хувийн нууц гэж байхгүй. Бөөндөө бүх зүйлийг ингээд шийддэг. Одоо гэр бүл дээр саллаа нийлээ тэрний одоо юм боллоо ч гэдэг мараа тавилаа гэхэд баг тэрийг ингээд дундаа ингээд зөвшөлцөд ярьчдаг юм шиг. Яг л одоо нэг жижиг хойд солонгос шиг санагдсан гинэ. Хойд солонгосчуудаа бусад нөгөө улс оронтой холбоо байхгүй шүү дээ. Гэтэл энэ тосгоныхон ч гэсэндээ яг л өөрсдийнхөө дотроо байдаг өөр тосгодтой ерөөс ямар ч холбоо байхгүй байдал нь төстэй санагдсан байна. За гисэн хэдий ч залуугийн гол зорилго өөрийн тосгоноо эднийхтэй нөгөө холбож те ургацаа зарах байсан шүү дээ. Тэгээ яг өдрийн таарсан үгэнд бол сайхан сэтгэл үлдээчих шиг болсон. Одоо тэгвэл үлдсэн нөгөө нэг толгойлогчтой одоо тэр тосгоны дарга юм шиг хоёр өвгөнд бас сайхан сэтгэл үлдээ гэж бодоод тэр солонгосчууд нь арх аялж өгдөг ш настай хүмүүст те одоо хүндэлж байгаа юм да. Яг тийм байдлаар хоёр өвгөнд те арх хундалж өгөө гэж бодсон юм байна. Ингээ арх хундалж өгөх санаатай л нөгөө хаана яваа болоо гэдээ ингээ харж ялсан чинь нэг өвгөн нь бололтой. Бас нэг алхан л бололтой. Идэж ууж болсон юм ингээд босоо явсан гинэ. Тэгээ найрны ширээнээс боссноо тэр найрын ширээний ардтай юм хийгээ сууж ясныг залуухан бүсгүйг дуудаад ингээд өрөө аваад орсон юм байна. Тэгээ залуу дотроо үгүй зайлвал энэ их ажлын хажуугаар энэ хүүхний чинь настуудаа яаж байгаа юм бол доо гэж бодоод өөрийн мэдлэг хажуудаа сууж байгаа юм хэлсэн юм байна л да. Үгүй тэр настан бэрээрээ юм хийх гэж байгаа бол да тий бэрээ дуудаад гараа явчихуу да гэж асууж. Тэгсэн тэр хажууд нь сууж ясан залуу тэр үү манай эхнэр байгаа шүү дээ гэж хэлж. Залуу тэгээд үгүй та ч эхнэртэй очиж тусалдаг юм уу? Тэр настан тэгвэл танаа байх нь гэж хэлж. Тэгсэн тэрээр хэв нэг манай бол биш л дээ. Ер нь тосгоны дарга шахуул хүн байгаа юм. Зүгээр дээ орчихгүй да тэр яхав чи тэг архиа уу гэж хэлж. Залууд яагаад ч юм нэг л эвгүй мэдрэмж төрж. Гэхдээ цаашаа өөр зүйл бол асуулгүй ингээд чимээгүй дуусснаар эхний хэсэг нь дуусж байгаа. Тэгээд үргэлжлүүлээд дараагийн хэсэг рүү орцгоо. Тэгээд яагаад энэ бүсгүйг те тэр чимээг одоо өөрөөр авч орсон залуухан бүсгүүчдүүд гэдэг их нь л биш те. Гэтэл ингээд аваад орчхоор бас жоохон сонирмоогоц. Чамд сонир болчихоо. Тэгэхээр үргэлжлүүлээд маргааш түгээрье. За баярлалаа түргийн нэвтрүүлгийн өндөрлөлийн студид хөтлөгч Ханцаа амын хариулагчаар Бархуугийн Чимбатнаар ажиллалаа. Нэвтрүүлгийн хамтраалагчаар Баруун бүсийн барилгын материалын тулгуур төв барилгачийн худалдааны төв мөн Toyota Top Motors төвд 5-7 хоног 5 өөр төрлийн бэлэгтэй автомашин тос солилгын эхэлсэн байна. Урагшлуулан томчуудын шууд нэвтрүүлгүүл аван сонсороо түр баяртай. Баярлалаа. Баярлалаа.